Улсын хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж 5 асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Монгол Улсын засгийн газар, Оросын албаны улсын засгийн газар, бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлцээрийн төслийг зөвсөлдөх асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх танилцуулгыг засгийн газрын гишүүн Батлан амгалан сайд цолмон танилцууллаа. Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын засгийн газар, бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар хоорондын хэлцээрийн төслийг хэлэлцэн талууд өөрсдийн саналыг тусган хэлцээрийн төсөл саналын зөрүүтэй 10 гаруй заалтуудыг хэлэлцэж нэгдсэн зөвшөөрлөд хүрсэн бөгөөд 4 дахь удаагийн уулзалтаар уран улсын төлөөлөгч төслийг эцэслэн хэлэлцэж хэлцээрийн төслийн нэрийг Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлцээр гэж өөрчлөхөөр тохирсон. Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр нь 20 зул 3 хавсралттай. Энэхүү хэлэлцээр нь хөрс зэрэгэлдээ болон 3 дахь орнуудын худалдаа тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцааг уялдуулж хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэгдэж байгаа юм байна. Манай улс энэ асуудлыг олон 10 жилээр хөөцөлж байгаа. Тэгээд одоо яг зурдаг үеийн таарч байгаа. Бүс нутгийнхаа эдийн засагтай логистикийн холбоог бол маш их сайжруулж байгаа. Ачааны том машинууд манай машинд 2 хөршийнхөө нутгаар, нөгөө 2 хөршийн машин манайхаар болон тус тусынхаа нутгаар явдаг. Энэ зүйлийг нээж өгч байгаа. Маш хурдан батлаад ажил хэрэгэх юм бол бараа эргэлт, ачаа эргэлт, экспорт, импорт бүгдээрэнд нь эерэг нөлөөтэй юм асуудал. Манай жолооч нар бас ажилтаа болж байгаа. Олон улсын мэргэжлийн төвшөнд төрж, далайн бомб төрж болно. Баруун талаар баруун талын ямар бомб байгаа вүлээ? Булган, ховдын булганаар. Ховдын булганаар Казахстаны хил хүртэл явж болж байгаа. Хоргос орно гэсэн. Хоргос орж болно гэсэн. Нөгөө махаа ачаад хоргос ороод, хоргосоос буцаад жимс хашаад ирдэг. Энэ бүх зүйл бол одоо ингээ бодиттой болж байгаа. Тэгээд яралтай гар үсэг зурах зөвшөөрлийг өгөөд гар үсэг зураад ирмэгц чуулганаар батлах юм саналтай байна. Тэгэхээр Монгол улсын гадаад худалдаа өргөжөж эдийн засгт эргээр нөлөөлөх, Монголын тээвэрчд 3 дахь улс орнуулууд тээвэрлэл гүйцэтгэх, дэлхийн цаг зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх гээд шинэ гарс нэгдэх юм эргэцүүн зохицуулт хийгдэх болцоотой болж байгаа юм байна. За ингээд санал хураалж явуулъя. Монгол улсын засгийн газар, Оросын холбооны улсын засгийн газар, бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай засгийн газар хоорондын хэлцээрийн төслийг дэмжиж, засгийн газарт гарын үсэг зурхыг зөвшөөрье гэсэн томьёолоор санал хураалт явуулъя. Ингээд байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь хэлцээрийн төслийг дэмжин хэлэлцээрт гарын үсэг зурх эрхийг засгийн газарт олох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх байнгын орооны хуралдааны тэмдэглэлийг засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар батлан хамгаалах тухай, зөвсгөх хүчний тухай, цэргийн албаны тухай, цэргийн албан хаагч эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлцүүлгүүдийг хийж дэмжлээ.